барууны одоо Европын урлагийн соёл бидний зүрх сэтгэлд бас тодорхой хэмжээнд бас ингээд нэвчсэн байгаа шүү дээ. 7 жил сургуульд сурна гэдэг чинь тий. Тэгэхээр тэр соёлыг рок поп урлаг, эстрад урлагийн соёлыг ер нь бол нэлээд нээлттэй зүрх сэтгэлдээ орж ижсэн учраас зөрөгтэйгээр Монголын рок поп урлагийн талбарт цөмөлж орж ирнэ гэсэн нэг тийм том одоо хараатаагаар орж ижсэн. Тэр бол Дайцны хатан хаан. Монголын урлагт шинэ үр амьсгал, шинэ өнгө авчирсан дуу хоолой. Яад жүжигчин төмрийн ариуна. Тань хэлхэрнээ хүчрхэг, зөөлөн мөртлөө догдлуулдаг тэр мэдрэмж 40 жилийн турш зүрх бүрт хүрсээр. 8 дугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тэр 3 дахь удаага Дайцнаа гарч ирнэ. Зүрх асан. Энэ бол тоглолт биш. Энэ бол амьд түүх. Бэлэн үү? Энэ жил бол их онцлогтой жил болж байна. Одоо яг энэ цаг үед хамгийн их олон дагагчтай байгаа. YouTube дээр хамгийн олон дагагчтай байгаа залуу уран бүтээлчтэй би хамтран ажиллаж байгаа. За нинэ одоо нэг тийм зөөлөн мөртлөөсөө өөрийн гэсэн гайста өөрийн ертөнцийн нинэ өөрөө санааг нь гаргасан, өөрөө клипнийхаа санааг гаргасан, өөрөө үгээ зохиолсон. Ингээ бүх зүйлд нинэгийн баг одоо 80% оролцоотой. Яг залуучдынхаа хүсэл мөрөөдлийг сонсч тэдний хэлээр ажилласан. Бид хоёрын темп болохоор яг юм юу юм бэлээ? Яг тэр хугацаанд ингээ яг таарсан гэх юм уу? Би бол одоо ингээд яг хийж байгаа юм аа. За ийм ингээд шийдсэн бол яг тэрүүгээр хийх гэдэг бас тийм төрөлтэй. А тэрийг маань ариуна ихч бас сонсоод бүлээн зөвшөөрсөн бас амар баяртай байгаа. Бодолтой би живэн живсэрэн дэрлээ хизэнэс ингэвдээ бидихгүй химэдлээ. Ариуна ихч бол зүгээр юм галзуу яг юм амар их хүчтэй хүн. Би бол надад тийм зан чанар байдгүй гэх юм уу? Би амар одоо юу юм бэ? Жохон интроверт талтай. Гэтэ мэдээж танил тутны хүмүүстэйгээ ингээд ярилцдаг ч гэсэн ажлын байран дээр бол тийм юм байдгүй. Гэтэ ариуна ихч бол бүх цаг үед тийм галтай хүн байлээ. Тийм одоо би миний оронд бид хоёрын насыг солилцсон юм шиг байдгаа л гэсэн үг юм уу да. Чамайг инээгээсээ уйлхан марцсан юм шүү. Чамайг цэцэглээсээ үнсэн болсон юм шүү. Хоёр зүрх дотор минь байхаас. Ариуна ихч бид хоёрын одоо фэн бейс гэхүүдээ сонсдог хүмүүс яг үннийг хэлэх жоох юм насны арай өөр байж магадгүй. Тийм учраас би ариуна ихчийн фэнүүд дээр очиод цоо шинэ хүүхэд очиж байгаа бах. Тийм учраас амар баяртайгаар хүлээж авч байгаа. Тэгээд амар одоо юу айгаад их одоо юу хөө одоо юм сандралтай байгаа. Гэтэ ариуна ихч мэдээж тайзыг амар авч явдаг хүн. Тэгэхээр би бол аль чадгаараа энэ зэрэгцээ гэж бодож байгаа. За Мисс Имэн үгүй морцсон чи юм. Бас Мисс Иméний стайлаар, Мисс Иméний жанраар дуусан. Цаалан дуулан үгчнэ. Сүсэр борошиг ширнэ. Миний үгийг амар хүлээж авч сонсч намайг аягүй сонсоод миний саналыг аягүй асууж одоо чамд таалагдж гинөө, чамд энэ болж гинөө ч юм ингээд намайг бас аягүй хүндэлж одоо хамтарч ажилласан аягүй таалагдсан. Чамд карт минь Гэвч дурсамжинд би согтон. Миний бүх зүйл хийсэг таван. Би эмхтэй хүний би даасан тоглолт гэдгээр онцлог. Тэгээд мэдээж бас хинбэ гэдгээр бас онцлог. Ариуна ихчүүд тий. Тэгээд ариуна ихчийн тоглолтод бас өргөдөж орж байгаадаа ч гэсэндээс надад бас амар нэг төрлийн хэрэг болж байгаа. Тэгээд тэр утгаараас онцлог байна. Тэгээ одоо Азаата чамтай бас чамгүй хөгжмийн найруулгыг чимпа хийсэн. Тэгээ Азаа маань тоглолтод оролцсон. Вау, ямар гоё юм бэ гэхлээр талархах шүү дээ хүлээж авчихсан. Тэгээд чамтай бас чамгүй гэдэг үг амар их сонсдог байсан ер нь бол. Маа гитар ч анх сонсоод би тэрнээс нь хойш ямар гоё дуу вэ гэж нэлээд сонссон юм аа. Бичлэгтэй өдөр би яг мэдэрсэн юм аа. Яг хоолойны бичлэгнээ орох гээд яг студи руу ороход би жоохон хоцорч оцсоох. Тэгээд очсон чинь тэгэл аяа сонсоод тэгэл аян дээр
станц дээр ингүүл энэ дээр нэгдэг гэл ингээл. Тэгээд хараад би яг ямар амар надтай адилхан юм характер вэ гэж бодсохгүй юм. Амар ирч хүчтэй юм нэг жоохон яг тэр энерги мэдэрч байгаа надад амар юм. Би жоохон нормогоор очицсаахгүй юм жоохон ингээд нойрмогч юм уу ер нь жоохон гэл. Тэгээ очисон ч яг өөдөөс тийм хүн ингээд энэ тэр гэл ангот чинь тийм үний хараад ямар гоё юм ирч хүчтэй ямар гоё юм хүчтэй энергитэй юм бэ гэж яг бодстой л. Яг хамт уран бүтээл хийгээд үзэхэд бол яг тэр хүний одоо тэр уран бүтээлч дуучин гэдэг яг одоо тэр тодтголын амар сайн мэдэрсэн одоо яаж өдийг хүртэл одоо сонсогч фэнүүдтэй тэгж хүндлэгдэж дуунууд нь яг энэ хүртэл ингэж явдаг тий. Тэнгүүд яг өөртөө нуулзаад үзэхээр яг мэдрэгдэжээ. Тэгээ ер нь бол эмэгтэй уран бүтээлчдийг бид нар одоо бидний тоглолтын дээр өдрөөс хойш 15 цагаас хойш төв цэнгэлт хүрээлэн дээр эмэгтэй уран бүтээлчд үе эмэгтэй уран бүтээлчд тэр. Тэгээ би үнэхээр талархаж байна. Яг бол эмэгтэй уран бүтээлч байх гэдэг бол үнэхээр амаргүй. Эмэгтэй уран бүтээлч маш олон зүйл харагдах байдлаасаа тэр дээр нь тэр дуулалтан дээрээч тэр эмэгтэй уран бүтээлч маш олон зүйл дээр шаглаж, урлаж ажиллах хэрэгтэй байдаг. Тэрнээс ч зүгээр байгаа нэг 2 ээлжийн хувцастай гараад бид дуулахгүй, бидний үс сасалт ямар байх юм, бидний өмссөн хувцас ямар байх юм, бидний хөгжмийн найруулга тэр торгон мэдрэмж, тэр хөгжмийн найруулга эмэгтэй хүн дуулж байгаа учраас дуу болгон дээр ямар илэрхийлэл байх юм. Тэгээ ямар үйл хөдлөл тэр бүх зүйл нь бүжиг нь ямар тавилттай байх юм гээд энэ бүх зүйл тухайн уран бүтээлчээс шалтгаалж хийгдэг учраас эмэгтэй уран бүтээлчтэй бид нар энэ удаа парадаар гаргаж байгаа. Тэгээ эмэгтэй уран бүтээлч маань үнэхээр маш сайхан хүлээж авсан. Тэгээ үеийн өөрийн гэсэн одоо онцлогтой давтагдшгүй тийм эмэгтэй уран бүтээлчд маань өөрсдийнхээ хамгийн хит дуунуудыг дуулж оролцож байгаа. Би дөнгөж нэг хүүгээ гаргачаад хүүгээ төрүүлсний дараа байсан юм аа. Нэг хүү маань нэгний ясмаас л хөржсэн баг. Ариун агш над руу залгаад. Тэгээ би ариун агчийг залгана гэж ерөөсө төсөөлөөгүй. Юу гэсэн бэ гэсэн чинь хөш аукамидо хүнтэй цаа хүүхд гаргасан баяр хүргэе гээд. Тэгээ би мөр ариун агч юу баярлаа гээд. Хормын агчны видео игчний ач дуулж өгнө шүү гээд. Тэгээ би мөр ямар гоё юм бэ тэр үедээ бүр аягүй огшоод. Тэгээд ажил төрөл ярих гэж юм болов гэсэн чи яриаг тэгсэн хэвээр баяр үргээ хашгүй агчинд одоос дахиад нэг төрөх хэрэгтэй шүү гээд надад айгүй тийм хав бацаад би нэг машин дотор явж ерөөсөө тэрийг бол анх удаа бид хоёр одоо яг шинэ жилээр тоглолтуудаар таарлалтан гээл ер нь амьдрал дээр ерөөсөө таарлаж байгаагүй тэгж надтай нэг анх удаа над руу өөрөө зулгаад тэгэхэд би ер нь айгүй маш их хүндэлсэн зүрх асан энэ бол тоглолт биш. Энэ бол амьд түүх. Бэлэн үү? Миний тоглолтын 1 2 3 дугаар хэсгийн хөгжмийн найруулагчаар одоо манай сүүлийн үед манай залуу хөгжмийн найруулагч продюсераар одоо энэ талбарт орж иж ажиллаж байгаа Яруу Арт студийн хөгжмийн найруулагч продюсер Санчир ажиллаж байгаа. Тэгээ Санчир маань 15 дуун дээр нийт ажиллаж байгаа. Тэгээд 1 2 3 дугаар хэсгийг Санчир энэ одоо тоглолтын 3 хэсгийн хувь заяаг үрчинэ аа. Яруу Арт продакшныг үүсгэн байгуулж одоо киноны хөгжим болон дууны хөгжмийн найруулгад шинэ одоо дуу зохиох гэх мэт одоо мэргэжлэр ажиллаж байгаа уран бүтээлийг төрүүлж байгаа энэ залуу байна. Тэгээ үнэхээр Санчиртай ажиллахад бол би хэлсэн за юм бол өөрийн гэсэн цаг хугацаатай, өөрийн гэсэн тогтоогдсон цагтай байдаг. Халиун маань Монголын рок-поп урлагийг нэг хэсэг өөрчилсөн, даш дондог өөрчилсөн, тэ одоо хөгжмийн инженерийн хувьд, халиун хөгжмийн найруулагчийн хувьд гэл дараа нь Чимбат гэл Ган төргөл ингээл манайхан ч ингээл явдаг. Тэгвэл за Санчир чи бас Монголын дараагийн үеийн рок-поп урлагийн түүчилэгч дүү нарын бас энэ урлагийн одоо энэ хөгжмийн найруулга тавтаа үүрэх энэ цаг хугацаа бол чамд ирж байгаа юм байна шүү. Чи эндээ маш итгэмжтэйгээр ажиллаараа чамд бол бэлэг авьяас байна гэж хэлсэн. Хамтарч ажиллаад ингээд тоглолтынхаа юмыг хийгээд тоглолтын хөгжмийнхээ дийлэнхийн бараг шахуу хийгээ гүйцэтгэж явж байгаа гэдэг бол миний хувьд маш бахархалтай гоё байна. За миний онцлог юм бол илүү орчин үеийн дууралт илүү одоо шоу entertainment талаа барьсан
гадаадын шоу, гадаадын одоодын шоу тоглолтууд ямар болдгоо тэр стандартыг барьсан ийм хөгжмийн найруулгуудыг илүү ритмтэй, илүү хүний зүрх сэтгэлийг догтлоосон, илүү тийм мастер өргөх тийм өнгө аястай хөгжмүүдийг дандаа хийж байгаа. Түүнхээр санчиртай ажиллахад бол маш амар байсан. Яг бол хятад олон жил хөгжмийн найруулагчаараа ажиллаад ирсэн, түнд туршлага байсан. Хоёрдугаарт залуу зоригтой. Ичээ зүгээр л алан штэл гэдэг үгийг гэлдэг. Тэгээ дандаа өөдрөг. Тэгээ яг нөгөө залуу насны нөгөө галзуу барын амд гараа хийхээс буцахгүй тэр мөрөөдөл, тэр зоригтой байгаа байдал, тууштай байгаа байдал, ядрахгүй байгаа байдал энэ тэр нь бол намайг үнэхээр урамшуулж бас босгосон. Тэгээ би маш их итгэсэн. Тэр бол Дайзны хатан хаан. Монголын урлагт шинэ үр амьсгал, шинэ өнгө авчирсан дуу хоолой. Говьяд жүжигчин Төмрийн Ариуна. Одоо энэ тоглолтын дээр миний хамгийн гол хэсгийг хийж байгаа. Энэ болохоор уянгийн дууны хэсгийг окей. Миний хэсэг бол нийтдээ 5 дуутай. Тэгээ тэр 5 дуу маань бол тавуулаа үнэхээр супер хит дуунууд байгаа. Тийм болохоор ер нь бол ард олонд хүмүүст яг маш их хүрсэн тийм дуунуудыг шинжилэн найруулах бол маш их тийм хариуцлагатай ажил байдаг. Тэгээ өөрөө цэвэр хөгжмийн найруулагчийн ангиар төгссөн учраас оркестр сонгодог pop талдаа энэ миний хөгжмийн найруулгыг хийж байгаа. За энэ хэсэг бол зүгээр үнэхээр мэрэгжлийн профи тэр хөгжмийн симфони оркестрийн дууралт яаж дуурахыг окей өөрөө удирдна. Хамгийн уянгийн хамгийн одоо чимээгүй ашиглан гэдэг шиг тийм хэсгийг би хийсэндээ маш их баяртай байгаа. Энэ дээр нь одоо яаж урлаж, шаглаж дуулах уу гэд окей ч үнэхээр сайн чадварлаг гэсэн. Одоо би өөрийнхөө одоо ур чадвараар энийг бас урлаж дуулах хэрэгтэй. Ер нь Монголын олон уран бүтээлчдэд бол үлгэр жишээ болсон тийм маш нягт юм бай цаг одоо заавал бүх зүйлийг нарийн чанд сахидаг өөрийнхөө тэр өдөр тутмын амьдрал, сургуулалт тэр формыг барих тал дээр бол үнэхээр үлгэр жишээ гайхалтай уран бүтээлч хүн. Хамтран ажиллах болгонд л одоо нэг тийм сургалтанд сууж байгаа юм шиг бас болдог тийм. Чимба 5 дугаар хэсгийн хөгжмийн найруулагчаар ажиллаж байгаа. За би бол Чимбатай бол олон хөгжмийн найруулга дээр хамтарч бид нар ажиллаж исэн. Зүгээр Чимба бол дахиад сэрдсэн бэл. Бид хоёр өчтөр уулзсан. Миний өрөөнд хөгжмийн найруулга дээр очино. Тэгээ би яг хийж байгаа шинэ найруулга болгоныга айгүй гоё тайлбарладаг байхгүй юу? Ойлгомжтой. Хоёулаа ингэсэр гал тийм биз гэдэг хоёулаа бараг асаар байгаа. За ингэ дуулаараа энэ дээр ингэж басна, энэ дээр ингээ гэл. Тэгэл хоёулаас та өөрсдөө алсан тэгэл ингээл өөртөө тэндээ ороод ингээл тэгэл тоглолтоо хоёулаа төсөөлөл амар эмоцтой. Хамгийн эцсийн момент бол тайз штэ. Тэрэн дээр гаргаад тэр гүйцэтгэлээ хийдэг бол үнэхээр тасархай харин. За тийм биз гэл тэгэл битгаар гараад ирдэг. Тэг бүр Чимба тэгж намайг ойлгодог. Өөрөө бүр миний боцноос илүү дагуулж хийдэг. Тэг бүх санаагаа би ингэж хиймээр байна гэдэг санаагаа би маш сайн шигтэж өгсөн. Чимба маш сайн ойлгож авсан. Угаасаа ч өөрөө төрмөл бүр онцгой бэлэг авьяастай учраас би Чимбаг хэлсэн. Чимбагийн махан бие тоглолтгүй. Чимбагийн тариг тоглолтгүй, Чимбагийн сүнс тоглолтгоо гэж. Бүгдээрээ гэдэг юм уу те тэр гоё одоо хөгжмийг эхлэл гэсэн үг. Хаалтын төгсгөл гэсэн үг. Одоо ийм хэсгүүдийг бол хийж байгаа. Миний тоглолтын 5 дугаар хэсэг бол Чимба бол зүгээр нурааж байгаа. Тэгээ төгсгөлийн яг үндэсний хэсгийн төгсгөлийн хэсэг дээр Чимба өөрөө гарч ирж удирдна. Ариунатай уран бүтээл ер нь гоё доо. Тий, Скиний анар тэнгэр шиг бай тоглолт бид нар анх хамтарч ажилласан. Анар жоохон ч хүү байсан. Одоо үе тэнгэр шиг байгийн үед бол яг анхны эмэгтэй соло дуучинтай хамтарч ажиллаж исэн тоглолт баг. За тэрнээс хойш бол манай анар бол үнэхээр өссөн байлээ. Одоо Монголын хамгийн том entertainment шоу тоглолтыг анар л бацж байна шүү дээ. Ариуна эгчийн бидний юу нэг ярилцсан гол зүйл бол энэ олон жил хамт байсан үзэгчтэй энэ хугацаанд яг юу хийсэн бэ? Ямар хугацаар хамт байсан юм бэ? Ямар сэдвээр бид нар юу нэг хөгжиж амьдэрсэн юм бэ гэдэг утгыг юу нэг илүү түлхүү харуулъя гэсэн бодолтой байгаа. Одоо Ононбат Хэро Баатар гэсэн бол манай дараагийн Хэро Баатар бол манай анар юм байна да гэж би харж байгаа. Тэгээд анар бол Монголын хөгжмийн рок попын ертөнцид орж иж байгаа цоо шинхэн ийм одоо хүчтэй найруулагчтай нэг. Яг энэ тоглолтын нэрийг бас бид нар бас нэлээд бас нэг 2 сар болсон. Бас бодож олох гэж Бундан зүрх дуршиг асна гэдэг хоёрын нийлбэр зүрх асна гэж болсон. Зүрх асна. Энэ бол тоглолт биш.
Энэ бол амьд түүх. Бэлэн үү? Арена тоглолт гэдэг чинь одоо юу гэдэг нь open air дотор их боломжгүй зүйлийг гадаа хийдэг гэсэн үг үү те. Тэгэхээр энэ тоглолтын хариуцлагыг бид нар бол нийтдээ 5-9 хуваасан байдیں۔ Эмэгтэй соло дуучны тоглолтыг хийн гэдэг бол бас амаргүй. Яг тэгвэл эмэгтэй хүн болгон ер нь хүн болгон цорын ганц давтагдчихгүй бүтээл өөрөө гэсэн ертөнцтэй. Анар бол миний ертөнцийг маш сайн ойлгож чаддаг. Ариунаач юу хүсэж байгааг Анар маш сайн ойлгодог. Бид хоёр үнэхээр хамтран ажиллахад үнэхээр амар байна. Анар маш том шаардлага тавьдаг. Үзэгчд олондоо бас гоё нэлээдгүй бас сюрпризийг бид нэр барих болно. Тэг Монгол Улсын ардын жүжигчин Чингис хаан хийж байгаатаа нэг л уучлалын дугаа анх удаага том талбай дээр дуулах гэж байна. Криминалтай нэг клипний зурганд ороод хамт дуулаад тэрийг одоо энэ бүрээд Монголын мафийн клип гэл тэнд үдчихэж байгаа зурагт гарч ирсэн. Тэгээ тэр бас их тийм сонирхолтой сэдвээр бас их аштайхан хийсэн уран бүтээл. Им ихэмсэг дүртэй жагахаас би хайдаг, имээдэг. Тэгсэрнээс за болж шүү миний дөө гэд. Ер нь бол бидэрт маш сайн зөвлөгчийг хийж өгдөг бас. Бид нар хүүхэд байхаас бараг 18 настай байхаас баяраах, жагаах тэгээд насан тогтох багш эдрээс бол зөвлөгөө аваад ингэ явдаг байсан. Тэг бид тэднээс харалцаж, суралцаж яаж үзэгчдийг байлдан дагуулдаг юм. Мэргэжлийн уран бүтээлч гэж ямар байх ёстой гэдгийг жаргал сайхан ах, баяраа, аснаас тэгээд насан тогтох багшаас суралцж байсан. Тэгээд энэ соёл эрдэнэ хамтлагт дуулдаг байсан манай Ариуна. Тэгээд соёл эрдэнэтэй байх уу эсвэл одоо соёл эрдэнэс гараад чөлөөт уран бүтээлч болох уу гэдэг энэ хоёр замын яг уулзалт дээр ирчээд тэгээд надаас үг сонсох гэж тэр орой ирсэн дэр. Тэгээд би хэлжээсэн. За миний дүү сургуулаа төгссөн. Чи бие дагаад уран бүтээл хийж явж чадна. Чи Европт бас ажиллаж үзсэн. Тийм болохоор одоо энэ зах зээлийн Монголын соёл урлаг дотор чи бол бас л чөлөөт уран бүтээлчийн байр суурийг одоо эзлэх хэрэгтэй. Алийн болон улсаар тижээл гэж ингэж явах те улсын нуруунаас усж байгаа ачаагийн үүрээд миний дүү хувьдаа гарсан дээр гэхэд хэлээл явуулсан. Тэгээ маргааш нь бол яг чөлөөт уран бүтээлч болсон байсан л да. Тэгээд энэ нь бол бас л онсон алхан байсан. Тэгэл 96 оноос ахуулаад нөгөө нэг Airs number 1 гэдэг ингээд эхэлсэн шүү дээ. Инглээр бол үнэхээр бас зөрөгтэй шийд гаргаж чаддаг, хүний үгийг авдаг, ах наргаа хөндлөдөг ийм зан чанар нь бас тийм харагдчихлаа юм л да. Тэгээд утасны дугаар бас дахиад шинжилсэн хувилбараар хийгдэж байгаа. За энэ удаагийн хувилбар бол үнэхээр кул болсон. Тэгээ Харсарнагийнхаа амраатаа үнэхээр том гоё шоу одоо тоглолтыг бид хоёр entertainment үзүүлбэрийг үзүүлэх болно. Тэр бол Дайзны хатан хаан. Монголын урлагт шинэ үр амьсгал, шинэ өнгө авчирсан дуу хоолой. Авиад жүжигчин Төмрийн Ариуна. Тань хэлхэрнээ хүчрхэг, зөөлөн мөртлөө догдлуулдаг тэр мэдрэмж 40 жилийн турш зүрх бүрт хүрсэн. Тэгээ энэ удаа бол нийтдээ 5 дизайнер оролцож байгаа. За тэгээ одоо овдөг ням гэдэг хүн болгон овдөг дизайнерыг бол мэдмээ тоглолтын 3 хувьцыг хийж байгаа. Энэ удаа талаар дуучин Ариунаатай хамтарч ажиллаж байгаа болохоор ерөнхийдөө дуучтыг харлаа тайзан дээр яд юм байна, ямар хувцас өмсдөг юм байна, өөрөө өмнө тоглолтууд дээр юу өмсчихсэн байна гэд сая л харлаа. Эмэгтэй уран бүтээлч бол хувцас дизайнерын хувьд ч тэр үс засалтын хувьд ч тэр ер нь дийлийнх нь бидний сонсогчдоос эмэгтэй сонсогчд тэгээ үеийн одоо бүх насны эмэгтэйчүүд байдаг учраас за бас ирчүүд ч гэсэн краш фэнүүд байгаа тий. Учираас бидний гаднах одоо энэ гадаад төр төрх тэр хувцлалт тэр байгаа байдал донж төр төрх гэд бүх юмыг илүү хардаг болоо гэж бодож байна. Тэгээ энэ дээр манай дизайнерууд бол үнэхээр бүтээлч байдал дотор ажиллаж байгаа. Тэгээд 2 сарын хугацаанд материалаа Итали, Францаас авлаа. Байсан таавнууд бэ. Дээрээ тулгуурлаа, дээрээс нь нэмж Италиас авсан, Францаас авсан, Гуанжуугаас авсан. Тэгээд нэг 3 улсаас материалуудыг яг тоглолтод зориулж авсан. Баясаа гэд одоо Японд дизайнерын сургууль төгсөөд ирсэн. Баясаа гэд загвар зохион бүтээгчтэй тоглолтын 2 гарааны хувцсыг хийж байна. Нэг нь болохоор Болроо гэдэг одоо Латин Америкийн зөвхөн 1 гарааны хувцсыг одоо Болроо гэдэг дизайнер хийж байгаа. Үндэсний хувцсыг Octure хийж байгаа гэдэг. Ингээ нийтдээ одоо 5 гараа гэхээр бараг 6 хувцс өмсөх юм уу да. Тэгээд ер нь бол хувцснууд бол нэлээд бас их гоё тийм сонирхолтой байдлаар хийгдэж байгаа. Яг бол би ч бас өөрөө бас формод орсон байгаа учраас тэгэхээр бас гоё дуртай хувцас өмсөх тийм гоё боломж бас байгаа. Тэгээд үнэхээр хувцал кул болж байгаа. Энэ жил тоглолтод орохын тулд бол бас баг бүтэн 11 сараас хойш 7 хоногийн 6 өдөр тасгалаар хичээлж байна. Тэгээ фитнес манай Сарангой агш дээр
хичээлж байна. Одоо багш маа сая гавьяат багш боллоо. Гавьяат тасгалжуулагч боллоо. Багштай би 2004 оны стадионы тоглолтын дээр нэг л үзэгчдээр хамтран ажиллаж байсан. Миний ер нь хэд хэдэн том тоглолтууд дээр багш миний хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэгээ Сарангаа багш миний 2009 оны гайхамшигт үчтэр агаарын йога үзүүлж байсан манай одоо Надя багш гээд одоо намайг зөвхөн сонголт тал дээр Надя багш маань ажиллаж байгаа. Тэгээд бүжиг дээр одоо манай Нанда бүжиг дэглэчээр ажиллаж байна. Тэгээд яг 7 хоногт 6 өдөр нь дасгал ихт бол үнэхээр бас маш их төсвөр хатуужлыг шаардна. Хэдийгээр ядарч байгаач яг бол том талбай дээр гарах гэж байгаа учраас нэлээд бас том талбай дээр гарахын тулд бас дотор өөх баг, жин жоохон баг гарахгүй бол бас нэлээд хичнээнтэй гарвал бид нар бас тэр том талбай дээр гүйж дуулж, бүжиглж дуулж болж чадахгүй. Тийм учраас бас нэлээд хүчтэй бэлтгэлийг хийсэн. Одоо бас айхилж уухлах энэ бол байхгүй болсон ямар ч үсэн. За зүрх хасан тоглолтын маань ер нь 50% нь бол бүжигтэй байгаа. За бүжигчдийн бүрэлдэхүүн нь бол 12 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ бүжигчтэй бол ерөнхийдөө ингээд мэрэгжлийн бүжигчтэй сонгож шалгаруулад ингээд авсан бүжигчд ер нь их бүжигчд маань ариун нэгч таалагдчих ерөнхийдөө ингээд энэ багт орж ирдэг. Хамгийн анхны дурлал шиг хасан тоглолтод оролцож байгаа бүжигч нь болжсэн. Тэгээд одоо түүнээс хойш хамтдаа бүжгэлсээр л одоо бараг 22 жил болж байна. Одоо бид хоёр хоёулаа яг адилхан. Одоо pop урлагт одоо хамгийн одоо ерөөс ганц дуучин маань ариун нэгжил бүжигчтэйгээ яг хамтарч ажилладаг. 4 сараас хойш бас сүүлийнхаа энэ 40 жилийн тоглолтынхаа одоо энэ бэлтгэлдээ одоо ингээд ороод тэгээд одоо утахгүй тоглолтоо ингээд одоо толилох гал одоо ингээд бэлтгэлтэй байж байна да. Дайндугаар сарын 23 Төв цэнгэлдэх хүрээлэнд тэр 3 дахь удаага тайцнаа гарч ирэн. Ариунагийн одоо хүртэл ийм одоо энэ Монголынхаа энэ орог попын урлагт өндөр хэмжээнд байгаа, нэр хүндтэй байгаа, өндөр чадвартай байгааг нэг нуус нь маш их тийм зарчимд өөртөө хөдөлмөрч. Өөрийг үргэлж хөгжүүлж идэг. Зүгээр зарим нь бол би дуулдаг, би дуулж яа нэг дуулаад байдаг байхгүй юу? Өөрөө тэр муудаад байгаагаа мэдэхгүй тэгээд би одоо санаж байгаа ч би байна гэдэг үгүй. Ариунад мөнхийн хөдөлмөрч. Тэр талдаа юу нэг тийм зарчимчтэй. Тийм үү тэр чанар нь бол өөрийн ингээд уран бүтээл болгондоо хандлага, дуулгандаа хандлага. Тэр хүнийг өөрийг хөгжүүлээд юу дуулахаа мэддэг. Дуундын хатуу шаардлага тавьдаг, их сайн боддог. Тийм учраас ерөөсөө ганцхан жишээлгээд одоо 25 жилийн өмнө дуулж байсан дуу, өнөөдөр дуулж байсан дуу хоёр нь ерөөс хоцрогдохгүй байгаа. Уран чадварынхаа хувьд тэр бол хамгийн сайн чанар байхгүй. 25 жилийн өмнө одоо шөвгөн 8-д үлдсэн бүх одоо үлдэж байвал сайн биз дээ. Тэрнтэй адилхан дээр хоцрогдохгүй байна гэдэг хөгжсөн хэвээрээ байна гэдэг уран бүтээлч хүний хамгийн том шаардлага байхгүй. Сайн дуучин байх, сайхан хүн байхын тулд хоёрдугаар зэрэг асуудал. Яг чадлын хэвээрээ байх гэдэг бол жинхэнэ том уран бүтээлч ажил байхгүй. Тийм ээ. Яруу найрагч юм уу дууны уран бүтээл тойрож байгаа хүн бол дуучнаас л өөрийнхөө дууг сонсдог шүү дээ. Ханаас сонсдог шүү дээ. Өөрийнхөө үгийг тэндээс сонсдог шүү дээ. Өөрийнхөө философиг, өөрийнхөө бодлыг, өөрийнхөө нулимсыг тэндээс сардаг шүү дээ. Тэгэж бодохоор миний хичнээн голон сайхан дуунуудыг ариуна. Миний зүрхэнд авчирч өгсөн. Мөнхийн болгож өгсөн. Тийм ээ? Миний ижийг мөнхийн одоо би 26 жилийн өмнө би одоо ижийг алчгаар тэгээд анхны дуугаан хоёрхан дуу анх бодгочтойгоо хурдын би Монголтойгоо адилхан ариунагийн ээж хоёрыг анх зохиосон миний анхны дуу шүү дээ. Урд нь би ганц дуу байхгүйсэн шүү дээ. Тэгээд анх тэгж гарч ирсэн. Тэгээд ер нь зүрхэнд их ойрхон байдаг. Өө сайхан гой дуунууд оюутнаас гэдэг улаан сарнаас гэдэг юм. Хар дараагаас өмнө намайг сэрэгэрэг бидний хамгийн анхны дуу байдаг. Гой дуу шүү дээ. За тэгээд одоо нөгөө одоо юу гэдэг дунднаас өөрийгөө авчруулгаад нөгөө одоо шин дундын бүжиг дуугач гэдэг юм. Ингээд урын сангийн хувьд хамаа. Гэхдээ тэр мөнхийн бүтээл. Би өөрийгөө магтааг шүү. Жинхэнэ жүжигийн дууг тэрийг хэлнэ. Мөнхийн бүтээл. Тэр дуудагдаасаа гэж бодно. Тийм ээ? Их сайн хийсэн. Жүжигийн дуунууд би одоо балхачаа бүтрүүл орны 30 жүжигийн дуу хийсэн. Тэгэхэд ер нь нэлээд дээгүүр орондоо. Би одоо сонсох дуртай шүү дээ. Яагаад тэглэг юм бэ? Дуучныг одоо хамт уран бүтээл хийсэн хүн биш шүү дээ. Нэг нууц байдгийг. Тэр дуучны дууг би үгийн зохиосон гэж бодохгүй сонсох үед тэр хамгийн сайн дуу. Би зүгээр л сонсдог шүү дээ. Цэцгэндэл байна тэгэхээр нэг гоё доо шүү гэдэг. Юу өөрийгөө магтсан урлаг удаа хөрчдөг. Том урлаг бүтээсэн. Одоогоос 24 жилийн өмнө шүү дээ. 24 жилийн өмнө. Би тэгэхэд 22 настай байж. Яана чинь 34 настай. Йоо.
Мангар бацаа. Яа, би бас нэг жоохоо бас 46 насны өндөрлөг дээрээс харахад эргээд тахад. Юу 22 наснаас одоо ингээд 46 гэхээр чи 24 жил бол үнэхээр юм бас энэ сайхан дууг хайртай ихчтэйгээ олон түмнийхээ одоо зүрх сэтгэлд хоногчтол дуулж бас л тунхаглажээ. Хувь заяанда. Тэгтээ нэг юм тэгдэж. Тэгтээ би бас дэгийн талаар ингээ миний талаар ингээ нэг дандаа гоё пост оруулаад те. Тэг бүр нэг юм зүрх сэтгэлийн постуудыг дандаа оруулдаг байхгүй бичвэрүүдийг. Тэгээ би юу гэж бодсон гэхээр энэ яалтчгүй бас нэг юм үнэнч тууштай байдал гэдэг бол их чухал юм байна гэж би бодсон. Хэр варгийн партнерууд дууга яг юм олон жил үзэгчдийн зүрх сэтгэлийн самбарт сэлж тууштайгаар дуулдаг уран бүтээлч ховор байдаг байхгүй. Цэцгийн дэлбэнд алчуурнах шиг чамдан би хайран үлдээлээ сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтаа сэрүүтата дарах шиг сэтгэл минь зунаараа цэцгэлсээр байтаа сэрүүтата дарах шиг чинийхэн хайрыг би цохирлын дэргэдэс олох гэж цэжинд чин зүрхэн наач амжаагүй үгэн шивнийдэ. Ариуна чинь бас хэд хэдэн хүмүүстэй хамтарч дуулсан. Тэгсэн мөртлөөс шүнүний бүжиг дуул ерөөсө хамгийн их одоо урлагийн талбай дээр хамгийн их дуулагдсан байдаг байхгүй. Тэгэхээр манай дээгийн нэг юм үнэнч тууштай чанар байна тий дээг. 24 жилийн өмнө яг уран бүтээлч миний би Номинтаас хамтлагтаа яг эд мандаж байсан үе. Тэгэхэд хөгжмийн зохиолч Балхчаа бах, Хувьсэл продакшн цогоох тийм ээ. Ураагч гүр азрах. Эдгээр хүмүүс одоо уран бүтээлч намайг сонгож, Номинтаснаас намайг сонгож чи төмрийн ариунатаа дуулна гэсэн би нурууны хүүтс босоод нурууны ус босоод явчихж байгаа юм чи. Олигтой дуулж чаддгүй. Чиний нурууны араас алгадчих шүү гэж очлоо. Чи нэг эр хүн шиг нэг дураатгаач чи нэг эр хүн шиг дуурнахаар яадаг би ойлгохгүй юм чи. Чиний эр хүн шиг дуурнахаар яадаг юм. Чиний тэгээд би ингээд ойлгоо. Чи нэг нэг ассан нэг тэр дээр үесэл та наад үг хэлчихсэн шүү. Тэгжсэн үү те. Тэгээд би чиний гэл би яг тэгвэрийг одоо ингэ яг үс босч шин. Яа. Сая би ингэ тантай бэлтгэл хийлээ. За би өөрийгөө бас 25 жил дуулчихъя муулчихъя гэж бас бодоо яваад байгаа юм. За болчихваа гэж бодож итэл та бас ядж яхад бас ийм чихвчний шинэ монитор аваад яагаад байгаа юм бэ? Тий. Том тайзандаа зориулж худалдаж авсан. Ингээд уулзах болон ингээд төвшин ингээд левел ингээд өөр болоод байгаа юм. Ядаргаатай юм би. Тэгээ сая тэр чихвчнийх нь одоо мониторыг зүүгээд яг стадион дотор дуулж байгаа юм шиг энэ мэдрэмжийг авах бол агшин бол эргээд яг 24 жилийн өмнө дуулж исэн шиг тэр сандарлыг надад өгч шít. Энийг мэдрэх бас ямар гачин эвгүй юм бэ? Болоогүй. Би өөрийгөө голлоо. Нэг удаа дуулах биш. Нэг мөсөн бүр нэг мөр цөм авах хэрэгтэй юм байна. Өдөр болгон бэлтгэл хийх хэрэгтэй юм байна. Ойлголоо. Юу хаа байсан 23 болоогүй ганцхан дуу үстэй гэд яваад байсан чи үгүй юм байна штэ. Зүрх асан. Энэ бол тоглолт биш. Энэ бол амьд түүх. Бэлэн үү? Дуучин хүний урын сан, уран бүтээлийн сан гэдэг бол альва уран бүтээлч хүнд бол тухайн дуучнаас шалтгаалаад хэр байх уу гэдэг зүйл их хамаардаг л да. Жишээлбэл миний хувьд бол ерөөлөөр маш олон үе үеийн сайхан уран бүтээлч, хөгжмийн зохиолч, ая зохиогчтой, хөгжмийн найруулагч, продюсеруудтай ажиллаж ирсэн байдаг юм байна. Тэгээ тэр хугацаанд бид нар маш их одоо урлагийн өв сантай болж чадсан юм байна гэж би
өөрийгөө за тухайн үедээ бол би уран бүтээлийг туйрвал сайхан уран бүтээл хийх юмсан гэл туйрвал ингээл бүтээлч байдал дотор ажиллаад бүтээлч үйлдвэрлэлийг ингээд бид нар хийгээл явж байсан байна. Тэрнээс бид олон дуутай болох юмсан, олон пенцтай болох юмсан ч гэдэг юм олон ситидэ болох юмсан гэдэг тийм тооны хойноос бол ерөөсөө хөдөлж байгаагүй. Нэг мэтгэд бидний дууны урын сан маш олон болцсон байсан. Одоо нийтдээ нэг 210 гаруй дууны урын сантай байна. Тэрний одоо 50 гаруй хувийг нь бол манай Монгол улсын төрийн сойрхолд соёлын гавьсалтан Балхчовын дуунууд эзэлсэн байдаг. Тэгээд бусад одоо манай манай акулуудын хөгжмийн зохиолчдын дуунууд маш их байна да тий. 90-ад оны сүүлээр одоо дуучин арнаатай уран бүтээлээ хамтарч хийж эхэлсэн. Тэгээд үүнээс хойш тасралтгүй өнөө хүртэл уран бүтээлээ хийгээд явж байгаа. Одоо 80 гаруй дуун дээр ажилласан. Одоо Монголын орчин хөгжмийн урлагийн туйлсын хэлбэр тийм үү одоо өөрөөр хэлбэл орчин хөгжмийн урсгалд этник стилийг оруулахад тийм ээ одоо жинтэй хувь нэмэр оруулсан дуучин гэж боддог. Тухайн үеийнхэн залуучуудыг байлдан дагуулад орчин үеийн стилээр жишээ нь одоо тэр тухайн үедээ одоо маш их одоо цорьтой ажил болж исэн одоо санааны чимээ тийм ээ хөх Монголын үр сад үггүй морцсон чимэн тэгээ талын Монгол айл гэд хил даваа явчихсан. Гэх мэт энэ стилээр одоо дуулж чаддаг цөөхөн одоо орчин хөгжмийн урлагийн төлөөллүүдийн нэг шүү дээ. Тэгсэн мөртлөө бусад жанраа хаяагүй pop дуунуудыг үнэхээр гоё хүрэгдэг. Жишээ нь одоо Нанди учралч юм уу одоо чимэнч байдаг юм уу чимээг ухаарлч байдаг юм уу ингээд pop дуунуудыг хүрэгдэг. Гэтэл бас одоо ингээд нийгмийнхаа хөгжилттэй хүүхэд залуучуудаа уриалсан тийм дуунуудыг ч гэсэн одоо нарны хаан хүүхэд байдаг юм уу одоо босод одоо хөгжмийн зохиолчдын хүүхдийн дуунууд ч байдаг юм. Энийг ингээд нүүбийн тайзан дээр хүртэл очиод дуулж чаддаг. Маш олон талцтай хуурч чаддаг. Тас дуулныг ялцж чаддаг тийм зөвхөн өөрөө дуулаад энэ өөрийнхөө үетэй ингээд өөрийнх нь дуулалтаар ингээ үеэ үлдээчихийг бодоагүй. UBS телевизийн төслүүдээр дараагийн үеэ бэлтгэхэд нь айгүй олон хүмүүсийг одоо бэлтгэж өгсөн тийм одоо багш сургууль хүмүүжүүлэгч гэж боддог. Тэгээ нэг дуучны араас тэр тайлбар комент хэлж байгаа байдал тэгэл тэр чинь ахаал одоо дуучин хүн ямар авах хэвээр яаж дуулах хэвээр гэдэг чинь нэг сургалт явагдаад байдаг. Тэгээ Universe Best Songs наадмыг одоо 10 хэдэн жил дараалан шүүсэн, My Voice-ыг 20 жил 4 жилийн завсралтай шүүхэд бол бүгдэнд нь шүүсэн. Дараа үеэ бэлдсэн өөрөөр хэлбэл одоо ингээд дараа үе залуу үед өөрийнхөө дуунуудыг өвлүүлж өгч जैन, өөр стилээр дуулах боломжийг олгож जैन, өөр жанраар дуулах боломжийг олгож जैन. Ингээ харамлаад хав дараад суугаад байдаг. Бүгдийг ингээ чөлөөтэй нийтлэг эрх ашигын төлөө Монголынхаа хөгжмийн урлагийн хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг авьяасаараа харамч бис зангаараа тийм өөрийнхөө үлгэр жишээ байдлаар бүх юмараа ингээд үзүүлж чаддаг дуучин гэж бодож байна. Тэр бол Дайзны хатан хаан Монголын урлагт шинэ үр амьсгал шинэ өнгө авчирсан дуу хоолой. Авьяад жүжигчин Төмрийн Ариуна. Тань хэлхэрнээ хүчрхэг зөөлөн мөртлөө догдлуулдаг тэр мэдрэмж 40 жилийн турш зүрх бүрт хүрсээр. 8 дугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тэр 3 дахь удаага Дайзнаа гарч ирнэ. Зүрх асан. Энэ бол тоглолт биш. Энэ бол амьд түүх. Бэлэн үү? Ариун бол хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөөр Болгарын консерваторид одоо сургуульд төгссөн. Тэнгүүд эстрадын дуулаачийн анги маань дээд сургууль болоод нэгсэндээ консерватор биш одоо академиктэй төвшөнд ингээд сураад ирж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг мэдсэн чинь ингээд 40 жил болцсон байна. Ямар ч байсан тууштайгаар ажиллаж чадсан байна.